За математикийн 37 дугаар дээр би бодсон бодолтой харуулж байна. Энэ дээр би бас нэг юм анзаарав алдсан байна. За эндээс бүгд x-ийг хаалтнаас гаргаад x хасгана. Тэгээс баг буй тэнцүү. За одоо би ясагч хоёудынгийн тэгтээ тэнцвэлээ тэгтээ тэнцвэх тоолцоо. Гэтэл манай энэ а нь ямар тооны тохиолж бүгдээ 3 тохиолдол бодож байгаа. Нэгдүгээрт а нь хасахтай байг. Хасахтай байвал 0-ийн урд байрлана. Дараа нь а нь яг тэгтээ тэнцүү гэхээр давхардна. За дараа нь а нь тэгээс их байвал 0-ийн ард нь байрлана. За тэгээ манайч нөгөө тэнцвэлч маань баг буюу тэнцүү гэж юм чинь энэ бүх тоонууд маань ингээ хар зүг буюу орно штэ. За тэгээ манай эн чинь дээш харсан парабол. Дээш харсан парабол. Тэгэхээр энэ хоёр талтаа нэмэх голдоо хасах гэсэн үг. За тэгэхээр бүгд яг адилхан те энэ нэмэх голдоо хасах. А энэ болохоор онцгой тохиолдол яадгүй л энэ x нь яг тэгтээ тэнцүү гэдэг чинь манай энэ a0 байна гэдэг чинь a0 шүү байвал манайх x-ийг үрчгэн x гээд x-ийн квадрат нь тэгээс баг буюу тэнцүү гэсэн тэнцэж бодож байгаа. Тэгэхээр x-ийн квадрат учраас энэ маань бүгд нэмэх. Өөрөөр манай x квадрат чинь парабол чинь нэг ийм парабол байна шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ ч нэмэх, энэ дээрээ ч нэмэх. Тэгэхээр хөдөлтөөр нэмэх. Тэгээ яг энийг шүргэж байгаа энэ орно. За одоо шийдээ өчье. За тэгэхээр бүгд а нь тэгээс эрс баг. Одоо хасах 0.1 ч юм уу хасах 3 ч юм ийм тоо байвал гэж байрлаж байгаа. Яг шийдээ бичихдээ би энэ хаана алдсан гэсэн чинь а-гаас 0 хүртэлгээд их буй тэнцүү учраас энэ хоёр хаалт нь хоёлаа дотгошоо харах байсан шүү. Өөрөөр хэлбэл а-гаас 0 хүртэлгээ манай харив. За энэ болохоор нөгөө квадрат юм чинь хоёлаа нэмэх байгаа шүү дээ. Тэгээд тэгээс багын нам гэх тэгээс баг байхгүй. Тэгэхээр ганцхан энэ x тэнцүү тэг гэснийг шийдэх. За тэгээс эрсэх үед. За эрсэх үхээр одоо 2 ч юм уу юм тоогоо шүү дээ. Тэгэхээр би 0-оос 2 хүртэлгээд их буй тэнцвч 2 алдна хоёлаа дотгошоо. Өмнөх бодлон дээр биний гадагшаа харуулсан байсан.